Сүбэдэцгийн сайттай хамттайгаа эрхэм үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Сүбэдэцгийн сайтаас үзэж та бүхэндээ зориулан бэлддэг тэрэл бие нэвтрүүлгийн цааш өнөхөн дугаар Япон улсаас хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаад тэрэл бие нэвтрүүлгийн зочин хойморт Япон улсад ажиллаж амьдарч байгаа. За сумо бүхний дэвжээнд 24 жил барилдаж дэд зиндааны 99 башаанд одоо гайхалтай амжилтыг үзүүлсэн нэгэн эрхмийг тэрэл бие нэвтрүүлгийн зочин хойморт барьсан байгаамаа. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан эрхэм зочин маань одоо өөрийнхөө сургууль дээр байна гэсэн. Тэгээд бид нар бас яг одоо сургуулийнх нь гадаа ирчихсэн байна. Хамтдаа орж тэрэл бие нэвтрүүлгийн зочиг хэм байна танилццгаая. Сүбэдэцгийн сайттай хамттайгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Зочноор Гэхдээ хоон цэвэг нэм өргөдөө оролцлоо. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Та нартай ч гэсэн. Тэгэхээр бас таны түүх бол өөрөө их гайхалтай шүү дээ. Анх 1992 онд бас Япон улсад хөл тавьж исэн. Энэ түүхээс иргэн сөхвөл. Бүр одоо 30 хэдэн жил болчихоо. 34 5 жилийн өмнөх юм да тийм. 16-тай 17-тай 6 хүртэл нааш энэ орныг зорж ирж хийсэн юм да тэгээд. Тэрнээс хойш одоо 34 35 жил болчлоо тийм. Тэгээд одоо байж байгаа нь иймэрхүү байдалтай байж байна. Хил ус ёс заншлын мэдэхгүй улс оронд иржсэн баг. Хэрхэн яаж даван туулж ирсэн. Янз янзын болж лээсэн л та одоо манайхан ч гэсэн сайн мэддэг л баг. Тэр үед яагаад ч зурагтаар тэгээд нэг тийм сумогийн Японы сумод барилдах хүүхдүүдийг шалгаруулж авна гэсэн нэг тийм зар гараад тэрийг манай аав харсан л юм билээ. Тэгээ насан таарад, жин таарад, өндөр нь таарж исэн л юм билээ. Тэгээд намайг биш тэр үед налахын тэмцтэй явж исэн. Тэгээд ямар ч юутэйч үсэн одоо зориг морлог тэр үед одоо нэг сайн яг тийм бол ийм болон гэсэн байхгүй байсан болов уу гэж бодоод байгаа юм. Ямар ч лээсээ Япон явна. Тэгээд яг тэр үед аав тэгээд тэрийг үзэнэ хомны хөө яв. Тэнцүүл Япон гэдэг одоо их агуу орн шүү дээ Япончтой. Тэгэл тэр үедээ бас хүн болгон явцдаггүй тийм орн байсан болохоор анх тийм юугаар явъя гэж бодсон болов гэж боддоо шүү дээ. Тэрнээс сумо инэ тэрийг сайн мэдхгүй. За 16-та 17-та хүүхдүүд ямар ч гэсэн нэг Япон гэдэг орныг үзээд авъя гэсэн нэг тиймэрхүү бодолтой л байсан юм шиг байна. Анх ирсэн 6 хүн маань хин бэлээ? Батбаяр, би, Инхбат, Батчаргал, Төмөн Дэмбэрэл, мөнх юм лээ. Тэгээ зургуулаа тий. Гишүүцэн Батбаяр та хоёр үлдээд бусны их орнолоо бутсан гэдэг үлээ. Гэхдээ Инхбат бид гур үлдээд нөгөө гурав маань бутсан. Анхныхаа тэмцээнүүдийг бас иргэнд орсол. Сумочод ингээл Японд даяараа яваал идэг. 3 сарын тэмцээнүүд уусгаад 7 сар Нагуя 11 сар нь Кишүү гэл 2 сар болол нэг тийш яваад идэг. Тэрийн ч үл сайн мэдхгүй. Тэгээ очсон газар болгонд нөгөө ёс заншил хэлнэ өөр. Тэгэл бүгд нэг 2 жил ер нь тэгээд юу болоод яагаад байгаач мэдэхгүй л байсан л баг л та. Тэгээд яг таавч мэддэг бах дундаас нэг хагас жил болоод бас зарим нэг Монгол явж байгаа. Надтай нэг 2 3 Монгол явж буцаж ирсэн нэг тиймэрхүү бас сонин түүх байдаг юм тийм. Тэгээд тухайн үед сайн тасахгүй юм бол сонин байсан багтлаа гэж боддоо шүү дээ. Сумаг бол одоо яг Монгол бөхчүүдээ үзэж монголчуудаа харж дэмжижил маш сайн үздэг шүү дээ. Тэгэхээр яг нарийн дэг журам гэж бас олон зүйлүүд байдаг л байна. Одоо сонин л байсан л та тэр үед ч одоо бид нар ч 10 тиймэрхүү 12 16 17 настай ирж исэн. Нэг бөөнөрөө жишээлбэл бөөнөрөө нэг дор ингэж 365 хоног нэг газар ингэж бөөнөрөө 10 20 хэдүүлээ ингэж амьдэрсэн тийм дуршлага байхгүй. Сумоч болохоор ингээд энэ дивжэнд оронгуутал тэгэл ерөөсөө бүтэн жилчингээд хаанч авсан бүгдээр хамт нэг дор бөөнөрөө. За тэр үед чи манай уушмаа бие чи бид нар 6 хүн ороод бараг 30 хүн байсан баха. 30 хүн л нэг дор ингээл хамт амьдрал одоо манайхаар бол дотор байрч юм шиг одоо нэг тиймэрхүү одоо унтсан сэршин ч нөгөө ах нартайгаа хамт. Тэгээ тэр мэрэнд нас тасахгүй жоо сонирн байсан л та. Тэгээ өглөө босох цаг нь тэдэн цаг гэж шийд. Орой тэтгэж унтдаг. Одоо мэдгүй сонин бид нар нөгөө цэрэгтэн дээр явж үзээг болохоор тийм дүрм журм мэдхгүй.
Тэгээ бас нөгөө Орсон жилээрээ нөгөө юу сэмпай коухай гэж явдаг юм билээ. Тэгээ одоо бид нар чинь 16-т 17-т ирж исэн. Тэгэхээр 15-та биднээс өмнө 1 жилийн өмнө юм хагас жилийн өмнө орцсон тийм Япон бүх байсан л та. Тэгээ тэр хүмүүс ч одоо бидний яг нэг дөрмээр явахаар бидний ахуулж таарад байгаа байхгүй. Тэр мөр нүртэл биднэрт бас мэдхгүй ойлгохдохгүй. Монголчууд ч одоо насаараа л явдаг үстэй. Нас өндөрөнд чинь сэмпай ах гэж явна. Тэгээ тэр нь дасахгүй бас нэг жоохон тиймэрхүү юмнууд л зөндөл гарч ирсэн л та. Эргээд батхад бол бас их гоё дурсан ч тай л. Одоо бодохоор бол тэр үедээ бол бас жоохон хүүхдүүд ч ойлгохгүй тэрийг. Яагаад надаас нас бага үйж надаас ах үйд ингээд. Тэрэн дээр нь ерөөсө зогтож чадахгүй байсан одоо санд юм тий. Дээд зиндаанд нийтдээ хэдэн удаа барилдчихсан бэ? 99 тэмцээн барилдсан юм билээ. Ямар ч гэсэн одоохондоо ингээд нөгөө янз янз одоо тийм нэг одоо рекорд маягийн юм дээр бол тэр дээд зиндаанд хамгийн олон барилдсан гэдгээрээ л тэр нэгдэнд явдаг юм шиг байлээ. 1470 илүү хэдүүлээ нэг тийм байт юм л тий. 38 наснда. Тий 38 гэхээс өмнө юм уу 37 10 сартаа нэг төрүүлж исэн тий. Төрүүлжсэн. Тэр нь болохоор нөгөө рекорд дэвсэрээс одоо тухайн үедээ тий. Тухайн үедээ рекорд дэвсэрээс. Тухайн үедээ жилээ мэдхгүй 90 хэдэн жил ч гэлөө 100 жил ч гэлөө яриа л хэлсэн л та нөгөө сумо чин дээр үед одоо ч 1 жил 6 тэмцээн байдаг. Тэр үед 4 ч үлээ 2 ч үлээ нэг бас бүр тийм байсан юм шиг байгаа. Тэгээд 6 тэмцээн болсныхаа дараа тийм юм гинэ тэрэг мэдхгүй тэрийг сайн явахгүй янз янзаар л яриадсэн. Гэхдээ 90 хэдэн жилийн өмнөх нэг тийм рекорд байсан юм шиг үл. Тэр ч одоо тэгээ нөгөө Тамаваш чинь 2 сараар ахиулаад тавьчихсан шүү дээ тэр чинь тий. Яг нөгөө таныг зодог тайлах үеийн нэг бичлэг байдаг шүү дээ. Үсээ ахуулж байгаа. Тэрний тухай бас манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл бол одоо бүх сумачдын маань хамгийн үнцэнтэй зүйл бол яхаар ус бидэг юм шиг байгаа тий. Тийм л дээ одоо яг ингээд ирснийхаа дараа тэрнээс хойш ямар үсээ тайруулж үтсэн биш тэгэл ургуулаад байна. Хэдэн жил тавсан ургуулсан? 23 жил гарах юм уу та. Гэхдээ яг нэг ингээд боохоор энд нь ингэж тайраад идэг байхгүй юу? Одоо яг бүх нэр тэгэхгүй тэр чинь замбрааг юм болно шүү дээ. Тэгэхээр яг энд нь зөвхөн тайраад идэг болохоос тэрнээс л нөгөө яг нөгөө үсч яваад засуулна гэдэг тийм бол байхгүйсэн. Тэгэхээр ерөөсөө буулгахаар нэг иймэрхүү аргач антерлэг ерөөсөө угаан өрнө гэж өстой амар хэцүү л идэг байсан тэр үүдэг нөгөө бэлтгэл хийгээд нөгөө шороо моро уйлсан мэлс юу болчих нөгөө тэг чи нөгөө Достоевский чинь угаах гэж нэг айгуу тийм сонирхол байсан л та. Тэгээд мэдгүй тэрэндээ дасчаад ч тэр юм уу сүүлдээ тэгээ бүр тоохоо болцсон нөгөө яг л нэг энгийн одоо амьдрал нэг өдөр жингөө болдог юмны дотор нэг л юм болов гэж бодсон нэг тиймэрхүү л байсан. Яг тэр хөвчлийг харчаад би бас бодчихсон. Монгол хүмүүс хүүхдийн дахийг авахта бас айгүй бэлгшээж явдаг. Таны хувьд л яг тэрэн дээр бас маш их бэлгшээж хүндэтгэлтэй хандж байна гэдэг хэмжлэгийг харчаад. Тэгэнэлтэй хамгийн одоо тийм үстэй болохоор л нөгөө мэрэгжлийн сумо гэж хаанч явсан хүмүүс мэднэ. Тэр үсээр л мэднэ шүү дээ. Тэрнээс бол нөгөө Япончууд кимоно энтриг жишээлбэл одоо энгийн хүмүүс ч гэсэн өмсөн тий нөгөө гита сета нөгөө гутлыг юу гэж гэсэн өмсөн. Тэгээ нөгөө сонирхчдын сумо энтер ч гэсэн айгүй ингээд том сайхан биетэй залуучууд байдаг. Тэгээ бид нар юугаар ялгагддаг гэхээр кимоно тэр үс. Тэр хоёроор ялгагддаг болохоор хамгийн дээдлж явдаг. Одоо тэгээд бүхчүүд л тийм байдаг л багтаа. Тэгээд бас хэн болгон тийм дуртай хүн бас гар хүрээ хөргүүлээд идэх бас нэг тиймэрхүү ёс төрөө нь бас байд юм билээ тий. Таны хувьд өнгөрсөн 24 онд тастаа дэвжээгээ байгуулад гарсан байсан. Тэгэхээр бас дэвжээнийхаа тухай манай үзэгчдэд танилцуулбал болох уу? Танилцуулж гэж тэгээ одоо энд одоо битэрийн байгаад байгаа энэ маань одоо манай бэлтгэлийн өрөө. Сая хэдэн минутын өмнө хүүхдүүд бэлтгэл хийж исэн. Тэгээ энийг бол өдөр болгон хийх л дээ. Өглөө 7:30-аас нэг 11 хүртэл хийх нь байх нь тэгээд 7:70. Яг хаяа нэг бүтэн сантиметр амрах үе байдаг. Яг хүүхдүүдэд бэлтгэлээ сайн хийгээд ч юм уу. Одоо жишээлбэл халуун зунаар жоохон ядраад ах ч юм уу. Тийм үеийг харах юм бол бид нэр өөрсдөө шийдэд маргааш хамаараа инээд гэрэж гэдэг юм. Тиймэрхүү юм бол байдаг. Тэрнээс үл яг
тогтсон амралт нэхэр тэмцээн дууссаны дараа 15 хоног үргэлжсэний дараа 7 хоног нэг амралт үйд. Нэг тиймэрхүү л. Тэгээд одоо энэ хоёр давхарт нөгөөдөл маань амьдрна. Тэрний хажууд нь би өөрийнхөө хүүхд гэрүүлдэг амьдрна. Тэгээд энэ ч 3 давхар юм уу та. Тэгээд дээшээгээ нөгөө цол авахаар орсон бүхий нэг 2 3 тийм өрөө байдیں۔ Тэгээд дээшээгээ хараад нэг жилөө цагаараа фитнес гэдэг юм уу та манайхаар л тий. Та хэрвээ боломжтой бол манайханд танилцуулж болох уу? Одоо бас Монгол үзэгчтэй тий. Үзэгчдийн хувьд бол таны яг ингээд өрөөтэй таны төвчтэй танилцсан гэдэг бол олдох ховорхон боломж шүү дээ. Энэ маань яг одоо нөгөө бидний нөгөө цолтой бөхчүүдийн зүгээд идэг нөгөө нэг Тэшмааш гэдэг нэг юу байдсан шүү дээ. Ингээ миний байгаад байдаг тий. Энэ миний нэр байна. Энд яг 3 юу ингээ хийсэн гэхээр одоо энэ лууны энэ барьцсан нэг одоо энэ юу гэдэг одоо наалтан бөмбөг юу гэдэг тий. Энэ дээр манай хүүхдүүд би 3 хүүхэдтэй л тий. Хүүхдүүдийн нэрийг хийсэн нэг тийм юм 3 юм байгаа байхгүй. Манай намайг дэмждэг нэг хүн хийж өгсөн. Монголоос эндээс үү? Тий эндээс Япон. Япон хийж өгсөн юм. Тэгээ энэ талаасаа гарч байгаа л уу. Эндээс гарч байгаа л уу. Тэгээ яг ингээд их цөөдөөс нь харсан л уу та нэг юм 3. Тэгээ бас нэг хүүхдүүдийн нэр байгаа болохоор бас хадгалаач гэдэг юм уу, хайрлаач гэдэг юм уу. Нэг надад ахна шүү дээ. Тий, тэгээ энд нэг бэлтгэлийнхаа өрөөнд ингээд тавьчихсан байгаа юм. Бидний хувьд бас яг ингээд нөгөө бэлтгэл одоо самагийн дэвжин дээр анхудаа ирж байна. Тий. Тэгэхээр бас оржингүүтээ бид нар чинь нөгөө жахан телевизээр харахад л нэг өндөрлөл харагдаад байдаг. Тэр чинь болохоор нөгөө ордон л тоо сумогийн ордон дээр чинь тий. Тэрнээс үл яг одоо зүгээр энгийн сумогийн дэвжээ бол нэг иймэрхүү байдий. Тэгээ энд нэг иймэрхүү зайтай яг хүмүүс ирээд бэлтгэл үзэх юм бол эндээ суун. Давсан цацаад байгаа нь болохоор одоо энэ ч одоо манайхаар бол бүхэн торгон дэвжээл гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо ингээд давсан цацаад ингээд хариуцгаад гэдэг юм уу. Тэгэхийг болохоор энэ хэлсэн ингэж дийлгээд яваад дуусангуудаа ингээд дунд нь авуулаад ингээд уул одоо Японоор бол одоо нөгөө Японч хүжи сайнэтрийг л одоо их шүтдэг уулнууд байдсан шүү дээ. Бас тэрийг юу гэдэг юм болов гэж боддоо шүү дээ. Бид нэр ирэхэд л надад ингэж хий гэж хэлсэн тэгэл тэр нь одоо хүртэл бод гараал тийм. Ер нь бол бас одоо яс дүрм нь бол их чанга үз. Чангуу чанга тий одоо чангч гэдэг юм анх тэгэрэл гэсэн тэгэл тэрвэр л яваад байдсан шүү дээ. Та одоо хэд орчим шавнаар бэлтгэл хийж байна? Одоо манай чинь тэр одоо нэрсүүд ингээ дээрээс нь миний нэрнээс авахгүйлаад энэ сургуульд байгаа хүмүүсийн нэр одоо өсчин засвал бүгдээрээ идэх хөхгүй юу. Тэгээ манай их бөхчүүд нь одоо нэг 8 хүүхэд гэдэг. Хамгийн дээр нь одоо манай Монголын тэр сая орж ирсэн залуу Далайбаатар гэдэг. Тэр маань одоо нэг удахгүй цол авчих болов гэж бас гордол байж шүү дээ. Тэгэл яа харахгүй монгол хүн болохоор монгол хөгээ. Мэдээж тийм. Дотроо дэмжрэнэ шавнараа гэтээ ялгаж болохгүй ч мэдээж тийм. Тэгээ яг нөгөө 8-ын дотор нь одоо хамгийн дээр нь тэр маань явж байгаа юм. Нэг нь ч гэсэн дээшээ гарч явал араасаа бас цувраад гарах юм болов гэж бодоод гордол байж шүү дээ. Монголоос олон залуучууд бас одоо танд шаваа орохоор бас ханддаг л баг тийм. Яг тийм яриа ирдэг л дээ. Гэхдээ нөгөө сумогийн холбоо чинь нэг сургуульд нэг монгол хүүхэд юм уу гадаад хүүхэд. Гэхдээ тийм 4 байдаг байхгүй. Бас. Бидний үед болохоор 4 байгаагүй. Хэдэн ч өгч бас хамаагүй. Тэгээ яг бид нар чинь нэг сургуулаа ороод ингээд бас нааш цаашаа юм хом болоод зарим нь буцаад инээ тэргээд насан туршаагүй хүмүүсийн. Тэгээ сумогийн холбоо чинь жоохон дөрмөө өөрчлөөд нэг сургуульд 2 бүх болгосон. Тэгээ яг тэр үед нь орж исэн нөгөө Асаашаар аврагын дашны маяг нэг сургууль. Тэгээ хакху аврагын нөгөө санчирвалд нэг сургууль ингээд 2 байсан бохгүй юу. Тэгээ Европоос хүмүүс орж ирээд нэгс гадаад хүмүүс айгүйх ингээд нөгөө дээд зиндааны тэр дээгүүр байсан. Тэгээ сумогийн холбоо дахиад дөрмөө өөрчлөөд айгуул гадаад хүн айгүйх болчихно гэж бодсон л болоо гэж бодоод байгаа юм. Одоо нэг сургуульд нэг хүн болчихсон. Нэг сургуульд нэг хүн. Тэгэхээр одоо манайх нөгөө Монгол залуу Далайбаатар байгаа болохоор манайд одоо өөр монгол хөлт орж болохгүй, гадаад хөлт орж болохгүй. Тийм дүрмтэй юм билээ. Тэгэхээр нэг сургуульд ойролцоогоор одоо яг гаднаас бол нэг хүүхэд гэж байна. Нийтдээ ер нь хэд орчим сурах боломжтой байдгийг. Олон хүүхдтэй сургууль бол байдаг охоо. Одоо чинь 40 хэдэн дэвжээ байдаг.
хамгийн уул нь хэд 20-30 хүн байд юм шиг л. Тий. Тэгэхээр бас яг төчөдөн дэвжээхээр яг үүний нэг нь бол харахгүй ингээд гоё Монгол багштай дэвжээ шүү дээ тий. Яг хөө би Марвиен одоо хэн мадаж ирэл хакхаар бас нэ сургуультай байс тэ одоо бас болох бах. Тэгээ Ананд Какурааруугаас нэг сургууль нээчлээ ингээд нэг нэгээр нэмэгдээл энэ да тий. Нэмэгдээл энэ нь бол одоо нөгөө бахархал тий. Тий одоо өшөө цаашаа бодвол нэмэгдэх байлгүй тий. Даашны бас сургуулаа нээсэн тий. Одоо 4 байгаа юм да тий Монголоос. Ер нь сүүлийн жилүүдэд одоо Монгол залуучууд маань сумаг сонирхож хандах таавал одоо жил иргэдсэн ихсэж байна уу? Ихсэж байгаа бол гэж боддоо шүү дээ. Одоо ормоор хүүхдүүд одоо энэ Японд одоо энэ ахлах сургууль, дунд сургууль, ах сургуульд одоо ингээд сонирхчдын сум гэсэн юугаараа барилдаж байгаа Монгол хөх зөндөл байт юм л шүү дээ. Тэгээ болвол шанс гарвал сум одоо мэрэгжлийн сумод орчих юмсан гэж боддог л бах. Тэгээд яг янз янзын тэмцээнд ороод янз цагаасаа амжилт гаргаж байгаа хүүхдүүд ч гэсэн байдаг юм бэл. Сумаа бүхий хамгийн гоё нь яг юм бэ? Одоо хүнд бол одоо бүхэл юмын зааж өгөндөө одоо тэгвэл одоо тийм нөгөө манайхаар бол эзэн хичээл заяа хичээнэ гэдэг шиг. Өөрөө хичээл явах юм бол одоо дээшээ ахад явах гэж би. Тэг ямар ч тэрэнд бол саад байхгүй. Нөгөө багаараа оролцдог спортод онцгой сум оч болохоор ингээд өөрөө ялаал ингээд яваад ах юм бол дээшээ ерөөс авраг хүртэл явна. Тэр нэг юм аяга гоё санагдтыг. Тэгээ нэг дор ингээд амьдарч байгаа гэдэг нь бас мэдээж тийм дотор нөгөө хурдан амжилтгаа ахиулж байгаа хүүхдч байна. Тэгээ жоохон ингээд бодоод санаад ингээд жоохон эргэлзэж байгаа хүүхдч гэсэн байна. Ингээд бүх юм ингээд нэг өрөөнд нэг сургууль дээр болоод байгаа болохоор тэр нь үл яг ингээд өөрт нь харагдахаар тиймэрхүү өөрчлөлтүүд ороод байгаа болохоор нөгөө хүн чинь ч гэсэн бас ийм болвол ийм болох юм байна гэж ойлгохоор юм их гардыг болвол гэж боддоо шүү дээ. За, дэш агарч бус дөрөвт танилцгаа. Энэ шиг яг энэ шиг бол нөгөө тэр залуу бөхчүүдээ бодох гэдэг үү? Залуу бөхчүүд ээ? Тий. Таны одоо өндөр хід юм бэ? Би чи ууг нь их өндөр хүн штэ. Гэтэл бас таньраас нэг тэр ир байна уу та тэр авдлах. Тэгээ энд одоо нөгөө хэд маань үдээс уусч юм уу? Өглөө чинь бөөнөр бэлтгэлээ хийдэг байхгүй. Тэгээ үдээс уусч юм одоо цаг гайгуурд ингэ өөрсдөө хийлээ. Нэг шиг боломжтой тийм. Бэлтгэлээ өөрсдөө ерөнхийдөө цагаа зохицуулаад хийгээ явчих. Одоо ч нэг ямар ч спорт одоо нэг юм хүчний юу хийдэг болцсон юм байна шүү дээ. Болчих таахгүй. Тэгээ одоо яаж түгээр авах нөгөө хийдэг гэсэн. Манайчууд бас залуу хүмүүс их байгаа болохоор. Ер нь хамгийн бага шавны хэд наснаа юм байна? Одоо 18 даа хүмүүс байна уу та. 18 даа. Түрүүний маань Монгол тамирчин маань хэдэн онд ирсэн? 24 дэх юм уу та. Нодлон орсон шүү дээ. Жилийн Монголоос. Тэгээ ахлах сургууль, дээд сургууль төгсөөд нодлон уржнан ороод нэг жилийн нэг тийм юу байдаг. Ордлон нөгөө нэг юу гэж хэлдэг лээ манайхаар чи нөгөө курс гэх юм уу? Одоо тий яг тийм нөгөө сумогийн сургуулиар дастал нэг тий хэлч юм уу? Сумогийн амьдрал дастал нэг хагас жил. Жохон практик дадлаа. Тийм тэгж жагаад оруулдаг тийм юм. Тэр чинь тэгээд визээ солиод ч юм уу янз янзын болохоор тэгээд нэг жил шахав болчихж байгаа байхгүй. Тэгээд яг Орос нь бол нодлонгийн 1 сард орсон. Тэгэхээр одоо жил хагас болж байгаа юм тий. За энд нэг юм их өөрөө. За. Самано. Бэлтгэлээ дуусгараа эндээ. Эндээ ингэж хоолундаа идэж угаад. Энд нь одоо нөгөө хүнчлэх юм эндээ хийцэн байдгийг. Ингээд нөгөө хүнчлэх цаа ингээд. Ингээд хоолундаа идэж дуусгараа энийгээ цэвэрлээд эндээ хүнчлэх цаа тавьсаад эндээ юм. Ерөнхийдөө бүгдөө Япон шавнараа алж байна тий одоо тань. Тий. Нөгөө нэг саяны Монгол хүүхдээс бүгд Японд тий. Саяны Монгол тамирчин маань бол одоо Япон хэлээр сураад ойлголцохтой болсон. Оо тэр чинь хэд 16 долоотод ирсэн юм шүү. Оо Японд. Тэгээ ахлах сургууль яваад, дээд сургууль яваад видтэй хэд 7 жил шахав. Японд сургууль яваад юм уу бичих усаа сурсан юм шүү. Монгол шав Япон шав хоёрын ялгаа нь юм байна. Ялгаа нэх бол байхгүй. Гэтэ яг манай далайд чинь одоо нас нь одоо 24 хүрж гин үү.
Тэгэхээр бас эдгээр ч бол одоо ингээл энэ чинь жишээл 18 та 19 та энэ тэргээл дандаа дөнгөж нодлон ахлах сургууль төгсөн хүмүүс байгаа болохоор. Тэгэхээр чинь нөгөө хэдээсээ бас одоо Монгол хүн чинь ч гэсэн хятад настад айгүйх бэр чадлан гардаг гэдэг үлээ. Тэр шиг тэгээ манай хүмүүс бас өөрөө 24 хүрж байгаа болохоор бас өөрөө хурдан цол авъя гэж яаж байгаа тэр бодол нь бас яг надад мэдэгддээ. Жишээлбэл одоо манай энэ мэдээ амраад явж байгаа юм манай хүн өөрөө саяны доотлын нөгөө фитнес юм хийж ах жишээтэйгээр тиймэрхүү юмнуудад харагдчихлээ үү. Даваа талуудаас харагдчихлээ шүү дээ. Монголчууд ер нь хаач байсан дайчин шаргагүй. Тэр нь бол харагддээ. Тэгэхээр бас бахархал. Тэгэхээр эднэр маань нөгөө хүнээ хараад тэр хүн хийгээд байгаа юм чи бид нар ч гэсэн хийхгүй болохгүй гэдэг бас тийм бодол гарч болно шүү дээ тий. Тэгэхээр ингээд бүгдээрээ бас ингээд дээшлэх юм болов уу гэж бас гордол мэдэж шүү дээ тий. Нийтдээ ер нь та одоо яг өөрхийн шавнараа ч юм уу ингээд тоолж үзсэн үү? Тоолж гэсэн юм шиг үү? Одоо нийтдээ энэ хугацаанд одоо би тэд орчим шав бэлдсэн байна гэж юм. Гүү. За яг нөгөө намайг барилж яхад байсан хүмүүсээс одоо болцсон хүмүүс бас зөндөл байгаа л та мэдээж бэлтгэл байна, нас байна гэдэг. Тэрийг тооцох юм бол байгаа хуу 20 30 мэдхгүй байгаа л. Тоолж үзээгүй. Монголоо санаж байна. Сааны шүү дээ. Одоо 6 жил явсангүй энэ жил явах санаатай л байна. Корона энэ төр гэдэг. Тий. Сумаг ялбачаас бид тэр явуулахгүйсэн. Тэгээ нодлын энэ төр явъя гэсэн нөгөө энэ дэвжээгээ барьж исэн болохоор бас жоохон ажил ихтэй явж болохгүйсэн. Эцэг гэхээсээ та хэдүүлээ. Одоо магадгүй ах トゥ нарын тань хүүхдүүдээс ч юм уу тий таньяас залгам чалааг аваад явж байгаа хүмүүс байгаа юу? Яг эцэг гэхээс бол дөрүүлээ. Тэгээд манай хамгийн бага дүүж барилж байгаа дундаасаа болцоо одоо Японд амьдарч байгаа л та. Тэгээ манай эмэгтэй манай нэг дүү бас энд байгаа. 4 хүүхдийн 3 нь энд байдیں۔ Нэг нь Монголд байдیں۔ Тэгээ ээж л байгаа л та. Тэгээ ээж бол ерөөс нэг жилд нэг 2 3 байна уу ирж очдог. Тэгээ энд ч одоо мэдгүй аач нь хэдэн ч юм байгаа нэлээд л баг шүү. Тэр ихэд Монгол F2 оронд хэлсэн тий. Та дөрөв бас яран донд 3 хүүхэдтэй гэдэг урдчих шиг байсан тий. Тэгэхээр бас хүүхдүүдийн маань хувьд одоо яг таны энэ хүү спортыг сонирхоод ч юм уу өвлөд аваад явах хүн байгаа юу? Нэгдүгээрт хоёрт бас таны хувьд л монгол хүн хүүхдүүд маань ер нь одоо монгол ёс заншлыг хэр сайн мэддэг вэ? Мэдээж одоо эцэг хүнүүд бас Монголын тухай ярьж өгдөг л ах, Монголын талаар мэдээлэл бас өгдөг л ах тий. Тэгээ яг одоо өвлөд үлднэхээр 2 охинд 1 бандтай л та. Тэгээ банд маань юм уу тэгэхгүй сонирхдаггүй ч юм уу барилддаггүй. Тэгэхээр тэр бол худлаа авах гэж боддتي. Яг Монголын талаар бол багтаа айгүй их очиж гэлээсэн л та. Тэгээ энэ ч нөгөө сургуульд ороод нөгөө одоо дугуулны секц ч гэдэг юм уу. Тийм юмнууд нь Япончуудаас айгүй их байдаг болохоор тэгээд нэг Монгол явах цаа бас гарахгүй. Манай ч бас нэлийн 7-8 жил Монгол яваг бах уу. Гэхдээ монголоор одоо манай ээж жишээлбэл ирээд ярихад бол мэдхгүй ойлгоод идэх юм шиг л. Ямар ч гэсэн би дунд нь орчуулагчаар ордггүй л. Өөрсдөө л ойлголцоод идэм бил. Хоорондоо монголоор. Тий, монголоор яриад байгаа юм уу? Таны ээжүүд японоор ярих. Японоор яриад байгаа юм уу мэдхгүй. Ямар ч гэсэн орчуулах нь хэрэггүй л ойлголцдог юм лээ. Та тэгэхээр налаах их тий. Тэгэхээр бас энэ зүүн бол төрлөх Монгол оронд очиж бас төржсэн налаах төрөв үү? Тий, очимоор байна. Одоо хэл бодохын тэгээ бид нар чинь 7 сарын тэмцээнд дуусаад дандаа л тэр үед л явдаг л та. Цаг агаар явж гисэн айгу гоё үлрэлэн байдаг болохоор тэгээд дөрөв ярьж исэн корона гэдэг 3 4 жил сумаг ялбаа явуулсан. Тий. Тэгээд тэрний дараа энийг барьж ийн гэж бас нэг ажил болоод явж чадсангүй. Тэгээд мэдгүй үзсэн яг 2019 оноос хойш яваг юм шиг л. Сумагийн холбооноос одоо ингээд тусдаа өөрийн дэвжээгээ байгуулад шавнараа бэлтгэхэд бас тодорхой хэмжээний шалгуур цензур бас тавьдаг бах тий. Яг дэвжээнд орохыг шалгахгүй. Тэрнээс нөгөө сумууд орох гэж байгаа хүүхдийг бол мэдээж одоо бинт амар юу гэдэг нэг хөдөлгөөн, жин, эрүүл мэнд бүх юмар тийм шалгалт бол байдаг. Тэрнээс л яг бид нар яг өөрсдөө шалгаж аваад энд оруулна гэсэн юм байхгүй. Бүгдийн сумагийн холбоонд шалгаад тэгээд тэр орох сургуульд нь оруулдаг. Тийм дүрмтэй байт юм л. Үндсийн бүхтээр ингээд ус хамгийн цалтай
аймаг сумын цалтай гэл нэг барилдаанууд ялгаж явдаг шүү дээ. Яг тэрэн шиг бөхчүүдийн маань хувьд нөгөө цалтай цалгуугаар ингэж бас ялгаж явдаг талаарх юм л. Одоо тэрийг харахад ойлгомжтой байна шүү дээ. Тэр одоо сумгийн албанд байгаа бүх хүмүүсийн нэр нь одоо энэ дээр үчигдсэн шүү дээ. Тэгээд хамгийн дээдлийн цолтой бөхчүүд арай тэр бичиг үсэг нь жоохон том байгаа шүү дээ. Тэгээд тэрний дараа нь арай жоохон том баягийн тэр хардуу бичсэн байгаа нь жюрэ гэдэг одоо дээд зэндааны яг дараагийн зэндаа. Тэгээд тэрнээс хойш айгүй ингээ жижигхэн байгаа шүү дээ. Нарийнхан бичсэн. Тийм байна. Тэгэхээр чи нийтдээ хэдэн зэндаа байна? 1 2 3 4 5 6 байдаг хөөхгүй. 6 зэндаа. Хамгийн доотлын тэр наадлын цагт нэг жоохон байгаа шүү дээ. Тийм. 1 2 3 4 5 6 тийм. 6 зэндаа байна. Хамгийн дээдлэлт нь Монголоос хэд байгаа вэ? За байгаа бах шүү. Яг тоолж үтсэн ч гоо. Ямар ч гэсэн тэр Монгол бөхчүүдийн тэр дээд зэндаанаас юу нэлээд хэдэн жил үргэлжлэх бах уу. Одоо доороос гарч ирж байгаа сайхан бэрсаа чадaltaй хөгтөж гисэн зөндөө гарч ирж байна. Яг Японы сумад гадны улс орноос яг Монгол бөхчүүд шиг ингэж хүчтэй ширүүн өрсөлдөгч нар ер нь хэрэг олон байдгийг. Европоос л цөөхөндөө ихэнх нь монголчууд шүү дээ. Одоо тэгэл аврагаас нь голал арслан юу дээзэн да. Яг одоо Европоос ч цөөхөн байдаг хөө. Бид нар ч нэг ингэж бүгднгээр нь хардаг болохоор яг тэд шиг хардаг болохоор бас сайн яг тэд хэлж мэдэхгүй. Гэхдээ бол бүр монгол хүмүүсийн тон хамаагүй нөгөө хэдээсээ илүү болов гэж боддоо шүү дээ. Тэгэхээр бас 3 сая хүн амтай Монгол улс 130 сая хүн амтай Японы сумаа бүхэд бас толгойд нь явна гэхээр бас мэдээж одоо дээд зэндаан чинь хэд 70 хүний хэдэн байна. 10 20 монголчууд 10-аад гаруй хүн байгаа байх шүү. Тэгэхээр тэр чинь бол 10% нь болчихж шүү дээ. Тийм. Тэгэхээр чи айгүй бас өндөр үйтэй байгаа шүү дээ, тий. Яг дээд зэндаанд барилдаад одоо ингээд анхныхаа та 38 наснда рекорд өвцөг үед яг юу бодож байсан? Төрүүлж үзэх юмсан гэж хүн болгол боддог бах. Тэгээ явж итэл насч явсан. Тэгээд яг 38 дөхөж ирээ төрүүлнэ гэж өстой бодоагүйсэн. Гэхдээ тухайн үед бол мэдээж аюул их баярлж лээсэн л та. Нэг төрүүлж үзье гэж бодож исэн. Тэр бодол маань биелсэн. Тэгээд үнэ бүгдэнд намайг дэмждэг хүмүүстэй бүгдэнд нь тэрийг харуулсандаа бас айгаа баярлалтай. Мэдээж дэмжиж байгаа хүн төрүүлж ийсэ гэж бодоод дэмждэг л байсан баг тийм. Монголчууд бол одоо яг тухайн үед бол одоо үндэсний телевиз болон UBS телевиз хоёроор л үздэг байлаа шүү дээ тий. Тэгэхээр ижи тань л хамгийн их баярлсан баг та. Таны байсан л та энд байсан. Тэгээд намайг манай хүүхдүүдийг харж өгөөд намайг яг нөгөө барилдаанд одоо ямар ч тийм саадгүй элдээ юм бодохгүй тэгээд барилдаасаа гэж бодоол тэгдэг гэсэн. Манайд хамт байсан л та. Манай хүүхдүүд ингээд наагур цаваар саадуулаад ч юм уу жишээлбэл тэмцээн сүмд бид нар жоо хамардаг байсан. Тэр үеэр хүүхд жоохон ч байсан. Тэгээд уулуулж барихгүйгээд аваад гадаа гарах ч юм уу жишээ тийм нэг тиймэрхүү янзаар ингээл яг ээж ихнэр ингээл эргэн тойрны хүмүүс бүгдэнд л айгу бүгдийнх нь тэр нэг одоо юу гэдэг намайг аль болохоор сумоо барилдаанд ингээд шүүж шүү дээ одоо юу гэдэг. Тэгэж барилдаасаа гэж бодвол одоо хүн болгол тэгэж бодвол нэг би өөрөө хараач гэсэн мэдчихэл байсан л та. Тэгээд янз янзын юм надад хэлэхгүй ч юм уу одоо бүгдээрээ л тэгжсэн санагдал тэрний хүчээр л төрүүлсэн болов гэж боддоо шүү дээ. Хата 上手が取れないはたいた100点砲37 24年5月20日財団法人日本相撲協会賜杯並びに表彰状が北の海理事長から授与されました。1992 онд Япон улсад ирэх шийдвэр гаргахад тань маш том түлхэцэлсэн аав таны амжилтуудыг харж амжсан уу? Яг төрүүлэхэд бол харж амжаагүй. Тэрийг бас харуулмаар байсан гэж бодлоо. Яг тэр үед бодгдсон юундээ одоо тэр бичлэг харахаар уйлж байгаа энэ тэр янз янз зүйл байдаг юм билээ. Тэгээд мэдээж бас тиймэрхүү бодол байсан болов уу гэж боддتي.
Аав маань харсан бол. Тий, харуулж чадаагүй. Гэхдээ яг ээж харсан. Олон хүн харсан болохоор Бүх монголчууд харсан. яг тий баярлалтай шүү дээ. Ижидээ хандаж юу гэж хэлмээр юм бас энэ нэвтрүүлгийг ижид тань үзэж байгаа бол ер нь манай монгол ирчүүд бол ижи аавдаас чин сэтгэлийг нэг илэрхийлээд байдгүй шүү дээ. Хайртай гэдгийг мэддэг хэрнээ. Нөгөө тэгэл ээжтэй манай ээж одоо 2-3 жилд 2-3 ирдгийн манай харж байдгийн манай дүүнэр харж очдгийн тэгэл дөнгөж сая хэд 6 сард ирээ явсан юм шүү дээ. Тэгэхээр одоо нэг бишээ 6 сард гин 2 сард тэгээ явсан болохоор бас нэг айгу удцсан ч юм шиг санагдахгүй байдیں۔ Тэгээд утсаар яриад идэг болохоор бас Харилцаа холбоо гэдэг нэг юм цаан цаг байна. ээж л яхаа тэгэл их хүн гэдэг чинь эзэн нэг дандаа санаа зовж явд юм шиг үлээ. Тэгээ нэг ярихгүй жоох удчаар л утас ирээл тэгэл яаж ийж ингээл асуудаг шүү дээ. Энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа монголчуудаа, монгол үзэгчдтэй бас имжлэг төшөөлөх байна. За тэгээд одоо өнөөдөр ингээд зорж ирсэн та нартай баярлалаа. Тэгээд одоо өшөө сайхан монгол хүүхдүүд одоо суумаа зөндөө байна. Өшөө ингээд бидний одоо ингээд цаашаа одоо аврагуудын явж ирсэн одоо энэ замыг өшин цаашаа уртсгаад одоо ингээд өшөө араараас олон сайхан монгол дүүнрээ дагуулад сумото их өндөр амжилт гаргаж байгааг ус та бүхэн хараад та бүхнээс дэмжиж яваарай гэдгийг хэлмээр байна. Япончууд хүний мөрөөдлийг их асуудаг гэсэн. Энэ удаад би бас таны мөрөөдлийг асууя гэж бодож байна л да. Таны мөрөөдөл юу вэ цааш? Мэдээж одоо энэ сургуулаа уушмаа дэвжээгээ нээгээд тэр үчи уушмаа дэвжээ цолтоо өгч зөндөө байсан. Аврагч гарч илаа. Тэгээ би бас одоо нээгээд нэг 2 жил болж байгаа юм да. Тэгээ ямар ч гэсэн цолтоо бүх 1 2 3 4 гэлтгүү бас солтоо бүгчүүд гаргамаар гэсэн бодол маань одоогондоо хамгийн мөрөөл явж байна. Тэгээд тэр монгол залуудаа бас итгэл хурдан араасаа гэж бодоол байж шүү дээ. Өнөөдрийг хүртэлх бас зам мэдээж давтан байгаа өгөх. Өнөөдөр оргил хүрнэ гэдэг тий. Ямар байгаа вэ? Бож өгмөрөдрүүд байв уу? Байхгүй. Гэхдээ бөөнөр байгаа болохоор ингээд одоо яг 10 эдтэй бүгчүүд ч одоо миний хүүхдээс ялгаа юу байх вэ? Тэгэл нөгөө эдгээ ямар вэ тэр үед нь харна. Жохон юм байх юм бол дэмжиж өгнө. Янз янзын тийм одоо заримдаа уягатаа юм шиг, заримдаа аавч юм шиг тэгэл нэг тиймэрхүү янзаар л хамт үйж идэв шүү дээ. Монгол залуу, Япон залуу хоёрын залуучууд хооронд одоо сэтгэл зүйн ер нь хэр өөр байдаг юм бэ? Ер нь ялгаагүй. Тийм. Ялгаагүй. Тэгээ манад орж байгаа энэ хүүхдүүд чинь ч гэсэн одоо мэдгүй бид нар өөрсдөө ингээд хайгаад олоод аваад орж байгаа хүүхдүүд болохоор ч юм уу. Бүгдээрээ бас жоохон ойролцооч гэдэг юм одоо ээж эцэг айгуу тийм хайрлж мэдээж хүн болгол тийм л баг. Гэхдээ энэ Япон хүүхдүүд дотор бас арай жоохон бас өөр юм болов гэж боддоо шүү дээ. Эцэг айгуу яа тийм лээ одоо мэдгүй өдөр ч юм уу нэг өнжөөч ч юм уу банк утсаар ярьдаг хүүхд гэсэн байдаг юм билээ. Тэгэхээр яг тэр дээр үе бид нар шиг юм даа л гэж бодоод харж байдаг шүү дээ. Яг сум бүхийн хувцсны тухайд одоо яг хэрхэн яаж тайлбарлах вэ? Хувцс гэдэг яг одоо гадуур гарах гэвэл кимоногоо өмснө. Кимоно. Сургуультай нойрхон явах юм бол нэг иймэрхүү маягийн. Тэр үл яг цомогийн ордонд ингээд Манай цомогийн холбооноос тийм бүр тогтцсон байт. Одоо богоонд суух ч юм уу ийш тийшээ онгоцсон эсвэл юу гэдэг тийшээ бол дандаа яг л кимоно гэсэн. Өөр өмс хувцас байхгүй. Дөрмөн тийм. Сумны холбоогоос бол одоо яг дэвжээ байгуулаа явж байгаа. За энэ хүү спортыг бас сонгоо явж байгаа тамирчдын хувьд бол дэг журмыг бол яс баримтлах хэрэгтэй байдаг байна тийм. Тэгээд дэрм журам айгу хатуу тийм. Одоо дээр вэс бодоход жил болгонд хатуу болоод байгаа юм шиг санагтаал идэв шүү дээ. Чанга. За баярлалаа танд. Тэгээд бидний урилгыг хүлээн авч чөлөөтэй ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажилд амжилт хүсье. Монголоосоо бас олон алдартай тамирчдыг төрүүлж гаргаарай. За баярлалаа. Хичээе.
бүхнийг Сүвэдэ цэгмэнэс